Үчийн мэнд үзэгчтэй одтой өдөж ток шоу нэвтрүүлэг манд Монголын сар болсон хосуудын уран бүтээл амжилтыг багтан ярилцаж гэгийн хайрыг аялж байгаа лээ. Тийм ээ, энэ бол шинэтгэл вэз одтой өдөж ток шоу нэвтрүүлэг. Өнөөдрийн хосоор 20 дугаар зууны Манлай хос дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Вандан Туламсүрэн хүлээн авна уу? Нэвтрүүлгийг дэмжигч Элеганс салон танд гоо сайхныг бэлгэлье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тамир Holiday Center таны тав тухыг эрхэмлэнэ. Өнөөдөр манай шинэтгэл телевизийн одтой үдшийн ток шоу нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн аваад өнөөдөр хүрэлцээс явдал маш их баярлалаа. Тэгээд хоёртой юуны өмнө Монголынхон ард түмний өмнөөс хоёртоос шинэ он шинэ жилийн баярын хүргье. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн шинэ жилийн баярын хүргье. Миний хувьд хар багасаал хоёрыг бас харж өсөөд тэгээд өнөөдөр яг ингээд сууж байгаа хувьд бол миний хувьд бас нэртөрийн хэрэг болж байна. Хоёрт үнэхээр баярлалаа. Тэгээд бүгдээрээ хамгийн ихэд уран бүтээлээс эхлэе гэж бодож байна. Хоёрын минь уран бүтээл гэхээсээ илүү энэ ятг гэдэг хөгжмөнтэй хизээнээс эхлээд яг хамтдаа яг тоо хоёр хос байгаа шигээ энэ хоёр ятгыг бас үнэхээр салгаж болохгүй. Тэгэхээр энэ ятг хөгжмийн тухай энэ хөгжмөнтэй хизээнээс холбогдваа гэдгээс эхлэдэг хөө. За мандаа хаас эхлэе. Ятг хөгжим гэдэг бол манай Монголын үндэсний хөгжмийн нэг салбар. Ятгуугаар битэрийг төсөөлөхгүй нарахгүй. Бид нар анхал
одоо тэр 40 жилийн өмнө анх ятгахтаа дуулж эхэлсэн. Одоо ч мөн ятгахтаагаа явсаар байна. Ятгах хөгжим бол ягаад гэвэл миний бодлоор бол Монголын ард түмний энэ их амгалан төр амгалан ард түмэн амгалан байгаагийн бас нэг илэрхийлдэг гэж ойлгодог. Ягаад гэвэл ятгах дуурсан газар тэр уур амьсгал маш их зөөлхөн болдог. Жишээ нь хоёр хүн муудалцж явахад тэр ятгахтаа дуу явахад бол тэр дараа тэр өөр дулаан нэргээр зөөлөрч эхэлдэг. Ийм утгаараа би тэр ер нь яг одоо 40 жил болж байна л да тэр ятгахтаа дуулаад. Ер нь ятгахтаа дууснараа би тэр өдий зэрэгтэй Монголынхаа ард түмэнтэй ингэж үеийнхэн зэрэгтэй үзэгчтэй цуг яваа. Өнөөдрийн хүртэл Ондан дулсраарыг бол ятгахгүйгээр ойлголт төсөөлхийн арга байхгүй. Тийм тэгээд ер нь ингээд ятгах хөгжим гэхээр нэг тийм дотн одоо бидний чим шиг бид нарын чим шиг тийм их тийм сэтгэл их дотн ягаад гэхээр 40 жилийн ятгахтайгаа дуулаад ингээд явчихсан болохоор тийм үү ер нь бол одоо ятгах хөгжим бол үнэхээр тийм их зөөлөн аялалтай юм болгоныг зөөлөж байдаг хүний амьдрал хүний сэтгэл бүхэл юмыг зөөлж байдаг ийм асар одоо их сайхан аялалтай хөгжим гэж хэлнэ би бол тэгээ ер нь бол ятгахын домог дуу байдаг шүү дээ та нар бас мэдэх бах тийм одоо ятгах хөгжим бол яаж үүссэн тухай бас домог байдаг тэгээ тэр домог бол одоо эр нөхөр нь дайнд явах гээд тэгээд одоо эхнэр нь ятгаад одоо дайнд явуулахгүй гэж ятгаад тэгээд өвөр дээр нь эхнэр нь сууж ингэж налж одоо ингэж ятгахсаар агаад ятгах болон хувирсан. Тэгээд тэр ятгахсаар агаад ятгах болон хувирч ингээ өвөр дээр нь одоо дээрлж ингэж одоо эр нөхрийгөө дайнд явуулахгүй гэж тэгж ятгахсаар агаад тэгээд ятгах болж одоо хувирсан гэсэн ийм домог байдаг. Түүнээс гадна энэ 13 энэ утас нь болохоор зэрэг одоо тэр эмэгтэй үс тэр эхнэрийнх нь үс одоо ятгахын 13 их шиг болж юу утас болж одоо ингэж тэгээд ятгах хөгжим үүссэн гэдэг ийм домог байдаг. Тэгээд би бас энэ тэр ятгахын домог дууг бас битэр дуулдаг л да. Тийм тэгээд ер нь бол манай Монголын ард түмэн бол мэднэ ятгах хөгжим морин хуур хөгжим гэхээр одоо монголоор төсөөлдөг шүү дээ хүмүүс ер нь те. Тэгэхээр одоо ятгах хөгжимдээ бол битэр маш их хайртай. Хүмүүс ер нь юм болгонд бас хайртай гэдэг үгийг бол янз бүрээр илэрхийлдэг шүү дээ те. Тэгэхээр би бол ер нь их хайртай гэж одоо энэ ярилцлагын үнд бол хэлж байгаагүй юм бэ. Тэгээ би өнөөдөр энэ ятгах хөгжимдээ бол маш их хайртай. Ягаад гэвэл бид хоёрыг одоо 40 жил ятгах хөгжим маань одоо авч явлаа. Тий ятгах хөгжимтэйгээ хамт одоо Монгол орноо төдийгүй гадаад орнд ч одоо ятгах хөгжимтэйгээ дуулж сурталчилж ингэж явсан болохоор би бол ятгах хөгжмийн тухай ярих бас их дуртай. Таны хувьд дурмсрогчийн хувьд яг хэдэн наснаас хувьд яг ятгах хөгжимтэй нөхөрлөв? Би чинь болохоор жоохон хүүхэд байхдаа бол мандлын тоглодог байсан. Мандлын. Тийм, мандлын тоглодог. Одоо тэр үед чинь мандлын хөгжмөл одоо тайсан дээр хүүхэд ч тоглодог, том хүн ч тоглоод дуулдаг. Мандлын хөгжмийн аянд бүжиглдэг тийм байлаа шүү дээ. Одоо дээрхэн үед бол тэгээд ер нь бол багасаа мандлын тоглодог байсан. Тэгээд шанц хөгжим сурсан. Тэгээд ер нь бол яг зөв сонсголоор тоглодог байсан. Тэгээд 1977 оноос эхлээд би ер нь ятгах хөгжим сурсан да. Тийм. Хоёрын хувьд ятгах хөгжимтэй нийлээ одоо 40 жил болж байна гэж байна. Ер нь яг хичнээн одоо 40 жил одоо ингэж хамтдаа уран бүтээл төрөж ятгахтайгаа цуг за Монголдо төдөгөө гадаад улс оронд явж байна. Ер нь ятгахны цуглуулга гэвэл хичнээн байгаа. Ер нь ямар ятгах байна. За үнийн хувьд бас ямар байдгийг тийм ээ. Энэ тухай боломжрогч. За. Ер нь яг би тэр анхны ятгах бол одоо би л дээ. Анх ятгах анхан ятгахаа чи би ганцаараа дуулсан шүү дээ. Тэгээд тэр ятгах маань байдгийг. Тэгээд тэрний дараагаар дулсруудтайгаа хоёулаа хамтар дуулаад тэсний жилийн дараагаар 6 сарын дараагаар бид хамтар дуулаад тэгээд хоёр ятгах маань одоо байгаа. Өвгөн болцоо одоо ашаал даахаа байдсан. Энэ витерийг ихшигний манай магна хөгжмийн дэлгүүр байгуулж түмүүдийн хажууд байдаг үү? Тий. 2007 онд 2007 онд битэрийн хослон доосны 30 жилийн яваалаа. Тэгээд зууны мандаа медалж. Зууны мандаа маань медалж тэгээд энэ ятрыг өгчээсэн. Гэхдээ бид хоёр бол тийм одоо юу гэдэг маркийн цуглуулга гэдэг чинь ятгахын цуглуулга байдаг л дээ. Гэхдээ бид хоёр дулаад анхны маань ятгах байгаа, түүний дараах ятгах байгаа. Тэгээ одоо энэ ятгах орж ирж байна. Тэгээд тэр ихчглэн магнаа гэдэг одоо
хөгжмийн энэ ятгыг өгсөн. Ятгыг өгсөн. Тэгээ тэдний 20 жилийн ойгоор бандан маань ингээд урилгаараа ийм жижигхэн ятга одоо жижигхэн ятга байдаг шүү дээ. Ийм тонууд байгаа. Тэсэрлийн хүүхдүүдэд зориулсан сургалтын ийм их ятга. Ястаа мэдхгүй юм бэ. Тэгээд бит хоёр урилгаар 20 жилийн ойд нь оролцоод тэгээ нөгөө урилганы юугаар ингэж нөгөө суглаа таарад тэгээ ятга хөгжим хоцсон. Тэнд морин хуур ятга хөгжим хоёрыг л суглаанд одоо урилгын суглаанд яасан юм байлээ. Тэгээд ятга хөгжим мандангийн маань урилганд ирсэн болохоор бит их бэлгчээгээд гэртээ өөдөн залчихсан. Тэгээ тэр маань тоглоно. Одоо жишээ нь айлд гэрт ороод ингээд дуулъя. Одоо танад очиод дуулъяг үл жижигхэн ятга барьж очиод тэгээд яг л энэ хэмжээний дуурна. Тийм үү. Дугуйл мөрөлтийн хувьд бол яг адилхан. Яг адилхан ерөөсөн. Жижигхэн болохоос нэг юм. Ер нь яг зориулт нь болохоор цэцэрлэгийн сургалтын хүүхдэд зориулсан тийм жижигхэн нар ийсэн байлээ. Тэгээ би харин одоо тэрийг хос болгож авъя гэж бодож байгаа. Тий. Тэгээд түрүүн ярьлаа л да. Одоо ятга хөгжим бол хүнийг зөөлөж за тэгээд бүр вандаах түрүүн хэллээ. Хоёр хүн хилдчихсэн гэсэн баг ятга хөгжмийн аянд бол тэр хүн баг заад илэрнэ гэж ярьлаа. Тэгвэл одоо яг энэ насны хүүхдүүд одоо маш их одоо сошиал медиа ч юм уу одоо ингээд интернет ертөнцийн ч юм уу ингэж байна те. Одоо хэрвээ энэ бага насны хүүхдүүдээр хэдэн наснаас нь ихтэй энэ ятгатаа нөхрүүлвэл тэр сэтгэл зүйд болоо те хүмүүжид нь ер нь яаж нөлөөлөх бол гэж бодож байна хоёр. Ер нь альва хөгжмийг манай одоо дээрийн хөгжимчд ярьдаг штеп. Ер нь хөгжмийг бол багасаа сурах зүйтэй л дээ. Миний бодохдоо бол одоо манай хөгжмийн тон сургууль байна. Өөр багасаа сургадаг. Эдний одоо ер нь яг л одоо ятга хөгжмийг бол тэндээс сурч гарч байгаа штеп. Манай одоо энэ ятгачт маань хөгжим хөгжгөөс бүр тэр бараг 4-5 тагсаа сургалт явуулдаг юм байна. Тентгийн багш нарын мундаг чадaltaй багш нар байдаг. Тэгээд тэр багш нарын ярьж байгааг би сонсох нь ер нь хороогаар нь ч гэсэн ер нь багасаа явал их сурцтай болдог гэж ярьдаг юм байна. Тэгээд би тэр одоо манай ардын дуу жигч байна, морин жуулагч байна. Ятгачдыг харж байхад ер нь хөгжим хөгжгээд амжаагүй ятгачд байдаггүй. Тэгээд энэ үед одоо Төмөн Дэмэрлэва, Адар сүрэн энэ одоо манай явгаан тэр үед ятгатаа дуулж ирсэн дуучдын дуу хөгжим хөгжийн сургууль төгссөн ятгачл дандаа тоглодог байсан. За бидний хувьд бол ямар сургууль сая төгссөн биш. Гэхдээ тэднээс дутахгүй боддог байсан бид. Тэр чармал тараа үдий хурж байгаа. Тий ер нь нэг школыг бас өөр, тэдний школ бас нэг өөр. Ер нь бол өөрөөр асууж байгаа асуулт зөвлөдөө. Ер нь одоо бол дээхэн үед бол яг зүгээр сонсголоороо ингээд сурдаг тийм л байлаа шүү дээ. Одоо бол ингээд юм хөгжөөл хаа сайгүй л одоо хувийн сургалттай болцсон. Тэгээ одоо манай хөгжим бүжгийн одоо манай урлагийн бүхэл сургуулийн хүрээнд энэ ятга хөгжим заагдчих байна. Тэгээд одоо хувийн сургалтууд байж байна. Тэгэхээр яг ер нь их багасаа л одоо энэ ятга хөгжимд бүүвэлэгдэж ятга хөгжим сонсч тэ ингэж өсөх юм бол хүний сэтгэл зөөлөн, аялгау зөөлөн тэ тэгээд энэ одоо ихийн тэр сайхан сэтгэлийг төсөөлсөн, ихийн сэтгэлийг оруулсан тийм сайхан их зөөлөн аялгаутай хөгжим л гэж би тэгж бодож явдаг л да. Тэгэхээр зэрэг ер нь бол одоо нэг хэсэгтээ бол ятгахтай дуучид байсан. Одоо ятга хөгжимтэй дуучид их цөөрчиж. Тэгэхээр одоо энэ дашрамд би танай телевизээр дамжуулж ятга хөгжим маань өшөө их маш олон хүн тоглож, маш олон хүн одоо өөрөө хөгжимдөж дуулж тэ ингээсээ тэрхийн тулд одоо багасаа энэ ятга хөгжмийг сураасаа л гэж хэлмээр юм. Шави эрдэм багшаас гэж үг гэдэг тийм ээ. Хоёр маань бол за бит хоёр бол яг хаа сургууль соёл моёл гэлээ. Гэтэ анх бас нэг ятга тий. За ингэж барьдیں шүү, ингэдیں шүү, тэгдیں шүү гэдэг. Зааж гисэн хүн байгаа шүү дээ мандаахаа. Тий энэ юу яасан? За. Миний хувьд болохоор зэрэг би шанц хөгжим тоглодог байсан. Энэ Төв аймгийн соёлын ордон гэж яхад би 17 настай л шанц хөгжмөр тоглоод орж исэн. Хөгжимчин үнэлтэд би өөрөө. Тэгээд энэ Наранбаатар дээр би нэг 45 хоногийн курс суугаад тэгээд өөрөө сонсголоороо тоглоод сурсан. Бандан маань болохоор 1976 он цэргээс халагдж ирээд тэгээд 77 онд бид нар чинь танилцаа тэгээд анх би энд одоо ятга ингэж тоглолт юм аа ингэдэг юм аа гэж зааж байгаа юм. Тэгээ энэ маань ятгыг ингэж нөгөө тийш нь харуулаад барьчихгүй биш ээ. Ийш нь харуулаад гэх тэгэхээр ийшэд харуулах хэвтэйхэн байна даа гэдэг ийш нь харуулцдаг байхгүй. Тэгээд өөрөө ерөөсөө яг би энд нөгөө дэмдэндээ дээсэрчэндээ гихчээр бандан маань одоо дуулахар арга барилыг надад заагаад би болохоор бандандаа бас энэ ятгыг одоо ингэж тоглоё ингэж дуулъя хоёулаа гэх. Тэгээ бандан маань намайг чи дуул ерөөсөн.
чиний хоолой бол дуулж болох юм байна гэж ингээд одоо бие биенийхэн дэм дэмэнд дээсэрчэндээ хичээлдэг. Өнөөдөр хүртэл ингээд Монголынхаа ард түмэнтэй хамт дуулаад явж байна. Ятгах хөгжмийг сурахад хэр их цаг хугацаа шаардлагатай вэ? Ятгах хөгжим ер нь бол амархан хөгжим гэж байхгүй л дээ. Хэцүү. Тэгтээ одоо утсан хөгжим одоо лаадтай хөгжмүүдийг бодвол энэ гайгүй. Тэгээ өөрөө сурыгаа сонирхол байгаад авьяас байгаад тэгээд оролдвол ер нь хүнд чадахгүй юм гэж байхгүй шүү дээ. Хоёр манай хувьд 77 онд гэж байна тий. Хамгийн анхны уран бүтээл яг хоёлаа сууж байгаа за хоёул энэ дуу даа гэж. Тэгээ ундахаа. Хамгийн анхны уран бүтээлч одоо чин зэрэг хөгжим учрын залуухын өрөөл гэж тэр үеийн залуучуудын жинхэнэ брэнд болж байсан дуу. Тэр дууг анх битэр одоо концертанд дуулах гээд уран сайхны зөвлөөр хасагдаад болдгоо. Оо за. Тэр үчин чангастай. Гэрүүлийн хоёр хүн дууллаа л гин. Ихтэй эмхтэй хоёр хүн дууллаа л гин одоо тэгээ болж өгдөг. Бүр ихтэй эмхтэй хоёр хүн дууллаа гэж. Тэгээ одоо загнуул өстэй тийм уран сайхны театрын ээж таарахгүй нэг юм яа. Оо за. Тэгээ бид тэр хасагдж л байсан л да зөндөө хасагдсан. Тэр үчин уран сайхны зөвлөлөөр хянуулдаг. Тэгээд байх. Тэгээ хасагдчихсэн одоо тэгээд яг бас нэг өөрсдийн сэргэлэн зан ч юм уу. Нэг аймгийн театр жолоочтой үйднээд дундгавтай ч юм уу, дорногавтай ч юм уу манай театр нийлж тоглодог байсан. Тэр бол ястаа нэг өөрсдийн овсгоо мэдсэн асуудал. Тэр үед нэг арай их нэг юм гойжгаад орсон. Тэгээд нөгөө үзэж байгаа тэр үед чинь юм үзэн гэдэг чинь одоо манай зэрэгдэлчний 400 хүн ордог театрын зэрэгдэл маань 400-500 хүн орсон чихээд тэр зэрэгдэлчин би тэрийг өлгөөдөд авчиж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш би тэрийг хасагдгаач байсан харин бүр өсөө дайжээ таар концертыг дайрдаг болсон. Би тэр концертыг бэлтгэсэн байсан л да. Хамгийн гол нь эхнийхээ одоо уран сайхны зөвлөөр орж бид нар батлуулахгүй болохгүй ш тэр чинь байсан. Тэр үе чинь одоо тийм зарчимтай дүрмтэй байсан. Тийм учраас тэнийгээ дуулахын тулд одоо ганц дуу үлдээд орох чашаа болох гэдсэн чинь хичнээн хаалгачгаал хасагдчихаал одоо шилждэг ч юм уу одоо энэ Төв аймгаас явдаг ч юм уу гэж энэ төр бодож л байсан. Ер нь хамгийн анх бол Бандан маань ингээд өөрөө ятгахтай дуулсан юм. Отрын ядуучин дууг анх ганцаараа дуулж. Тэгээ энэ ятганд хөл хийж өөрөө санаачилж. Тэгээ тэр үед чинь бас санаачлагын тэр их дэмждэг тийм байсан л да. Тэгээ Бандан маань анх өөрөө одоо ятгах сураад тэгээ ятган дээр одоо нясалт сураад ингээд отрын ядуучин гэдэг дууг анх хараадаг бичүүлж тэгээ Бандан гэдэг дуучин гарч тэгээд дараа нь хоёулаа учрын золохын ерөөлгээд чин зоргийн хөгжим тэр дууг анх тайзанд дуулж тэрний дараагаар бас нэлээд шатвий тэрний дараагаар хансгцая гэдэг дуу маань урлагийн гавьяас сэтгүүлтэн Батсүхийн сая дууллаа шүү дээ хөгжим тийм ээ тэр дуугаараа одоо ард түмний танил дуучид болсон. За энэнийхээ хансгцая дууныхаа дараагаар хоёр хүний одоо бүрэн хэмжээний тоглолт бэлтгэж Ардын Айдуу гэдэг концерт хамгийн анх одоо 1979 онд тоглож ирсэн. Хаана тоглож ирсэн? 79 онд одоо аймгийнхаа соёлын ордонд тоглож ирсэн. Тэгээ Төв аймагт анх тоглоод тэгээд бүх аймагуудаараа тоглоод. Тэгээ тэр үед чинь бол хоёр хүний тоглолт гэдэг ойлголт ерөөсөн байхгүй. Хааж байхгүй, дээрэж байхгүй, доорож байхгүй, ард түмний дунд ч байхгүй. Яах вэ гэхээр зэрэг их асар их том бүрэлдэхүүнтэй, нүсрэ бүрэлдэхүүнтэй, 30-40 хүний бүрэлдэхүүнтэй, 50-60 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгэл одоо автобусаар 53-аар ингээд хөдөө орон нутагт одоо аймагуудад, сумдуудад бүр яамнаас, соёлын яамнаас одоо маршрутыг гаргаж өгдөг. Төв аймгийн Мандан Улаансараа 2 энэ онд одоо тим аймагуудаар, тим сумдуудаар үйлчлэнэ. Тэр маршрутаас хазааж болохгүй. Үйлчлэнэ. За Хинтээ аймгийн одоо соёлын ордон тим аймагт үйлчлэнэ гэдэг ингээд. Тэгээд тэр жишгээр явдаг байсан. Тэгээ бид тэр бол анх уран бүтээл хийхдээ бэрхшээлтэй зүйлч маш их байсан, сайхан зүйлч маш их байсан. Хоёр хүүхэд маань бас гарчихсан ингээд бас л их хүнд байсан л да. Нялх хүүхэдтэй тэгээд ямар ч байсан хоёр хүний бүрэн хэмжээний уран бүтээл гэдэг маань тэр үед яг цаг 30 минутын концерт байх хэрэгтэй. Тэгээ цаг 30 минутын концерт байх хэрэгтэй. Тэрнээс илүү ч байж болохгүй, дутууч байж болохгүй. Уран сайхны зөвлөлөөр орно. Аймгийн үзэл сурталын аймгийн намын хорооны үзэл сурталын хэлцээр шалгуулна. Бид нар ч асар олон дамжуулалт дамжиж тэрийг батлуулж байж тэгээд ард түмэндээ тоглодог. Бас нэгэн бодлын маш их зөв тэр уран бүтээлийн шүүлтүүрийг маш сайн хийдэг. Одоо Бандан одоо энэ Монгол ардын дуу Жижүү хот гэдэг дууг дуулахгүй юу гэдгийг шийдэж өгдөг. Тийм ээ. Бас нэгэн бодлын бас репертуарын сонголтыг хийж өгдөг тийм. Энэ дуу одоо энэ Бандан зохиж гэнэ үгүй юу? Дулан сарн зохиж гэнэ үгүй юу? Тэгэхээр зэрэг бас
их өндөр шалгууртай байсан учраас бас бидний уран бүтээлийн их өн удаан бас хадгалагдж явсан болов. Тэгээ ард түмэн маань бидний уран бүтээлийг тухайн үед нь гарсан дуу болгоныг маань үлгийдэж авч те бидэнтэйгээ одоо битэртэйгээ ингээд 40 жил хамт дуулсан учраас өнөөдрийг хүртэл энэ дуунууд маань одоо амьдарч явсан болов гэж бид бас ард түмэнд маш их баярлаж явдаг. Тэгээд одоо сүүлийн үед бол энэ ингээд танай телевизээс эхлээд одоо телевизүүд те одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш их болсон учраас хүмүүс одоо маш амархан мэдээлэл авч байна. Маш амархан одоо нэг дуу андан дурын саяар нэг дуу шинээр дуу гаргаж ийл гэхэд маш хурдан авдаг болсон байна. А тэр үед бол одоо заавал очиж дуулж байж тэр дуугаа хэдэн удаа штэ нэг удаа штэ тийм байсан. Тэгэхээр бас өнөөдөр сайхан байна. Бас үе үеийн уран бүтээлчтэй ингээ хамт өнөөдрийн залуучуудтай ч гэсэн залуу уран бүтээлчтэйгээ ч гэсэн ингээд хамт ингээ уран бүтээлээ хийгээд ингээ явж байгаадаа бид хоёр одоо хязгааргүй их баярлж байна. Баярлалаа хоёр. За. Түрүүн боломжрууч хэлбэрт бичлэгэнд ороод байна. Хамгийн анхны бичлэг мандаа ганцаар орж ирсэн юм да. Тий. Тий одоо Монгол бичлэгт орж исэн тэр дууг тэр дуу бүтээд тий тэгээд тэр бичлэгт орсон хамгийн анх одоо бичлэгэнд орж ирээд ямар байв хаана орж ив тийм ээ энэ тухай жоон тодруулаач мандаа. энэ чи хэцүү байсан л да одоо нэвтэй адилхан тэр зөөгөө тавьж ийнээр нь компьютерээр жисэн юм тэр гэж байхгүй. Энэ дээр ятган дээр нэг микрофон тавина. Хоолой дээр нэг микрофон тавина тэгэл болоо. Алдвал тэгэл дуусаа. Тамшаал орлоо бол болоо. Одоо бол тамшаа орхон үтгэл нэг үгмөрөө хөөсөн ч гэсэн эргээ зөөгөө тавьж чинь тий. Анх Монголын хараад байд. Тийм Монголын хараад байд. Хаян хэрваа гэж урдныгаа сэтгэлтэн мундаг дууны найруулагч байлаа юм ихтэй. Тэр үнд би 4 дуу өчөөс Аргагүй амраг, Отрын адуучин, Хилчиний уянга, Чи хүслийн дуу 4 дуу өчөлөхөд би ягаа өдөр шингүү суус тэр цаг нараа гэж байхгүй шүү дээ. Нэг хар цагаар амазайлчхал тэр үчи ямар кофе мович гэж байсан. Таахгүй шүү дээ. Болохгүй карантинаас суучих шүү дээ. Тэгээд л суугаад байна да. Одоо нэгтэй адилхан үг бадгаар нэг тэргийг байхгүй 3 минут дуулах байсан бол 3 минутаар дуулна. Ямар ч алдагдал гарахгүй. Одоо чинь ийм гарахгүй шүү дээ. Амц тамшаа гарахгүй шүү дээ. Бас их нарийн байсан байна. Нарийн. Тэгээд Отрын адуучин чи хэцүү байхгүй юу? Би чи өөрөө хөгжимч хүн биш. Тэгээд одоо энэ яслан гэж алдсан шүү дээ. Тэгээд хичнээн энэс нь морог 7 хоног болсон шүү. Тэгээд нэг бичүүлчихэл нэг өглөө басан чи ягаад тэр бидний сайдар усыг Төвөмгийн бандан дуучин бандан Отрын адуучин дуулна гээл. Дараад гарч явж. Тэр үчи Монгол радио гэж ганцаараад байсан чи. Тийм. Сэвэр сонсож сэвэр гэж ярьдаг байлаа да айл болгонд байдаг. Тий айл болгонд чихтэй. Тэр барьсан сонсон шүү дээ. Тэгэд мөн гоё байж үлээ. Тэгээд дараачаар нь яг хоёлаа тэгэд дулсар маань жимсэн байсан чинь. Дулсар маань жимсэн байх хугацаанд би ч өнөө 4 дуу амжилт бичүүлчих шүү дээ аминдаа. Тэгээд бичүүлсэн. Тэгээд тэр дуу маань чих амжилттай дуунууд маань амжилттай болж дараачаар нь үтэр чинь тавуу маань гарсан тэгээд хоёлаа Монголын радиогийн үүдийг сахидаг хоёр хүн болсон доо. Гэхдээ яг бай тэр их хамаахан ард түмэн хүлээгээд авцсан. Тэр нь бас аз юм уу? Тийм ээ. Уран бүтээлч хүмүүс хийсэн уран бүтээлдээ хайртай байдаг. Гэхдээ тэр дотроос хамгийн хайртай уран бүтээл гэж байдаг. Та хоёр тэр ямар уран бүтээл гэдэг юм бэлээ? Одоо бүхэл уран бүтээлдээ хайртай. Би тэр ч одоо бие даасан уран бүтээл маш олон хийсэн. Дуунууд маань ч гэсэн бас тухайн үед ер нь 78 оноос эхлээл одоо хансах заяа, Отрын адуучин гээл ард түмний дуулах дуртай, Чи бидэн хоёр гээл за тэгээд 90 хэдэн он болоод ирэхээр тэгээд 80 оны сүүл болоод ирэхээр миний хоёр ээж гээл ингээл одоо Монголын ард түмний маань мэддэг дуунууд бүхэл дуундаа хайртай. Гэхдээ хансах заяа дуу маань болохоор би тэрийг одоо анх ард түмэнтэй Андан Дулмсран гэдэг хоёр дуучин одоо таниулж, мэдүүлж те ард түмэнтэй маань холбуулж ард түмэнд одоо түмэн маань бидний дууг дуулах дуртай, очих болгонд хамтран дуулдаг юм болохоор хансгцээ дуундаа ер нь бас хайртай шүү. За тэгээд араас нь Отрын адуучин мансан бүрийгэл орно доо. Тийм ч учраас одоо 40 жилийн дараагаар бид тэр хансгцээ дуугаа сая шинжилж бичлэг хийлгэж байна. Дөнгөсөө бид нар өргөн барьсан. Тийм. Энэ чинь одоо шинжилсэн 40 жилийн дараагаар бас энэ чинь дуулахад ихтэй байлаа л да. Тэрт бас хоолойд ороход. Тэгээ яг одоо энэ чинь
сайхан болчиж нэг 14 хоногт би тэр зинийгээд гаргалаа л да. Ганцхан дуустай ч байсан. Ягаад гэвэл тэр хайсцээ дуу маань бидний хайрлж явдаг дуу маань ард түмний сонсох дуртай дуу маань ард түмэн тэргээр гоёор хүлээгээд авцсан тийм ээ. А гэтэл одоо би тэр ингэ 2014 онд дууснараа ард түмэн дахиад өргөх ёстой. Дахиад шинээр төрүүлэх ёстой. Та хүн ч гэсэн бас санагдсан байна. Хамгийн гол нь энэ дээр бол би тэр уран бүтээлийн дахиад нэг энэ дуу маань 40 жил амьдраасаа гэж бодож байгаа шүү дээ. Энэ амин сүнс гэж нэг юм байна л да тий. Уран бүтээл болгонд. Тийм шүү дээ. Одоо ингээд за яг зарим нэг дуу үнэхээр хит болж ирсэн аа тэгээд ингээд балраад ч юм уу ингээд ер нь бол ингээд алга болдог тий. Тэр одоо яг энэ ханцэг заяа ч юм уу тий. Одоо би хүртэл намайг төргөөс өмнө би өөр хинч биш байхад л гарсан дуу шүү дээ. Тэгж яагаад одоо хүртэл би аман дотроо би бүтэн үгийг мэдгүй ч гэсэн аялгуулаад эхний бадаг дахигтайг надад бол байгаад байгаа байхгүй. Тий сэтгэл байгаад. Тэр энэ амин энэ дууны нэг амин сүнс гэж биш үү? Ингээд ямар ч нийгэм байгаа л юм. Тийм ээ? Ямар ч нийгэм байгаа л юм. Энэ амин сүнс гэж юундаа байд юм болоо? Энэ уран бүтээл. Би тэр хэлсэлдээ нөгөө ятга хөгжмийг тий үлгийтэй байхаас нь тийм ээ. Одоо жишээ нь мэдээж би ингээд ятга хөгжим тоглоод дуулдаг хүн чинь миний гидсэнд байгаа хүүхэд төрөхтөө мэдээж тэргээр хөглөгдөж л төрийн шүү дээ. Тэгээд нөгөө манай монголчууд их ген сайтай хүмүүс болохоор нягтлан хүний хүүхэд нягтлан болж одоо эцэгийнхээ мэрэгжлийг өвлж авдаг. А дуучин хүний хүүхэд дуучин болж эцэгийнхээ одоо мэрэгжил тийм ээ авиасыг одоо өвлөж авдаг. Яг тэрнтэй адилхан тэр л үлгийтэй байхаас нь ихтэй хөгжмийн аюулгуунд өсгсөн хүүхэд бол яалтчгүй л одоо хөгжмийн аюулгуунд одоо явхаас өөр аргагүй болж байгаа. Яг өөрөө чи хэлдэг тэр амин сүнс. Тийм л хамгийн гол нь сүнс гэж яриад байна. Энэ бол ерөөсөө хөдөлмөр. Ерөөсөө хөдөлмөрлөхгүйгээр зөөр нь халтмалтад нүгийг харж гад радио телевиз бичүүлэх бол байх. Тэр бол мэдэхгүй. Сарын хугацаатай байж магадгүй шүү. Ягаад гэвэл би тэр энэ хасгсээ дууг дуулахын тулд урдын сэтгэлтэн Батцэг багш маань аяыг болгочоод байдаг. Даваад орж найруулагч маань одоо би хөдөлд байгаа. Тэр хүн шүлгээ бичээд байдаг. Дуу маань гарах гад байдаг, дуншаад байдаг. Энд ч бас их дуншиж гасан дуу шүү дээ. Төркөөд байдаг. Төркөөд байдаг, дуншаад байдаг. Би тэр дуул санагдаад байдаг. Нэг удаа сонссон чинь хорхоо өрөөд. Гоё дуу гэж чинь өндөрөө. Тэр бол дээрээс бараг сургууль хийж байгаа сурцсан да. Гэхдээ манай Батцэг багш урдын сэтгэлтэн Батцэг багш гэж мундаг хөгжмийн зохиолч байлаа. Одоо зайл тэнгэрээс харж байгаа. Энэ хүн дэгжээс. За та хоёр энийг зүгээр сурангуудаа дуулчих болохгүй шүү. Суугаараа дуулчих. Сурангуудаа. Сурангуудаа. Одоо дуучтай яг одоо ингээд тэр үед сурлаа гэдээ дуулдгүй одоо сайн анализ хийжтэй. Тий одоо үгэн дээр хөгжим дээрээ судлаа. Бити яраараа та хоёр. За. Би тэр дуучих гээд байгаа хүн үү. Дуучих. Залууж байсан. Тэгээд дуулмаар санагдаад. Тэр чинь одоо Дэвамгийн онлын суур иргэд бас тодорхой хэмжээний нэр татсан байсан. Тэгэхээр энэ одоо хурдан уран бүтээлийн яг нөгөө таар түмэн эдгээр чи уран бүтээл чинь нөгөө ихтэй урамшаал хурдан олон юм хийхээс нэг дор одоо өдөрт бараг 5-6 дуу чамаа авахгүй сураад дуучих юм байна. Тэгс надад битэр тэгсэн шүү. За та ямар ч нэг жил тэсэрээ тамины. Яа. Энийг дуулгүй гэж жил тэсэрээ. Наас хэдээ тэртээ та хоёрыг тийжээрэй гэж. Одоо ер нь яг хуу одооны залуучууд бол бас сайхан уран бүтээл гаргаж байна. Хийж байна. Одоо сайхан дуучид маш их болсон байна. Ялангуяа гэр бүлийн дуучид те сайхан дуучид бол байна. Тэгээд ер нь яг хуу хорват чинь сайн муу хоёр зэрэгцэж явна. Тэгээд ер нь бол би бол одооны залуучуудыг бас хөдөлмөрлж байна гэж боддог. Гэхдээ ер нь маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Нэг дуун дээр одоо гавьяач жүжигчин давг намдлуугаа ярьжсэн бидэнд нэг учиртай гурван толгой дуурийн юндингийн дууг би 1000 удаа дуулж байж сая л нэг өөр юм болж байна гэж. Тэр шиг тэр нэг дууг л одоо тэр үгэн дээр нь хөгжим дээр нь одоо бол яг одоо хөгжим зохиож байгаа хүнтэйгээ яриад яруу найрагчтайгаа яриад дуучинтайгаа ингээд тохироод аягүй сайхан юм хийчдэг цаг болсон. Сайхан уран бүтээлүүд гарч байна. Гэхдээ ер нь дуун дээр маш сайн ажиллаад маш сайн хөдөлмөрлсөн тэр хөдөлмөрийн тэр хэртэй хөлс бол бас л тэр хүнийг бол бас олон жил дуулуулна гэж би бас боддог л доо. Тэгээ би тэр бол бас ойрын үед энэ 9 сараас хойш бас нилээдгүй их уран бүтээл хийж байна. Улаанбаатар хотод байна. Би тэр одоо 78 оноос
83 он, 80 хэдэн он, 90 хэдэн онд дуулагдаж байсан тэр одоо пянзан дээр байсан дуу одоо зарим дуунууд нь бас мартагдах гал тэгээд хүмүүс нэг мэдэж ядаад энэ төр байгаа дуунууд байгаа шүү дээ. Би тэрийн бас тэр болгон дуунуудаа бид бас гаргаж дуулж чадахгүй байна. Тэгээд тэр дуунуудаа одоо шинчилсэн манограм хийлгээд ядахтай дуулаад ингээд би тэр одоо нэг CD-ний ажил одоо CD-ний хөвөлтгөл хийгээд дуусч байна. Одоо CD маань хэвлэлтэнд явж байгаа. Одоо тун удахгүй 2015 он гараад 1 сарын 1-р сарын 22-нд бид хоёр бие даасан уран бүтээлээ тоглох гээд ингээд одоо нилээдгүй бэлтгэл хийгээд ингээд явж байна. Тэгээд энэ сайхан уран бүтээл хийж явах замд маань танай телевиз бас бидний уран бүтээлийг ард түмэнд өшөө илүүгээр хүргэж тэ өшөө илүүгээр бидний амьдрал уран бүтээлийг одоо өшөө илүүгээр хүргэж ингэж өрсөн явдалд бас танай телевизийн хамт олонд бас маш их баярлалаа гэдгээ хэлье. Уран бүтээлийн бас их амжилт хүсье гэж бодож байна энэ дашрамд тий. Энэ уран бүтээл бас их туншиж байгаа юм. Бид тэр анхныхаа уран бүтээлийг анхныхаа ардаа идүү концертыг 14 хоногт бэлдээ тоглолцсон. Тэгээ энэ маань нэлээд дуусч байна. 3 сар болж байна юм чинь тийм. Аргачлгүй юм. 40 жилийн өмнө дуулж байсан дуугаа эргээд сэргээд дуулна гэдэг бас тийм амар биш байдаг юм байна. Бид нар ч яг нэг хөгжим гойдгүй фонограмны дээр гэдэг энэгээр л ингээ явцдаг болохоор одоо ч энэ орчин үетэйгээ бас мөр зэрэгцэхгүй болохгүй байна. Тийм ээ. Энэ чинь одоо бид тэр чинь 20 дугаар зууны дуу чинь. Энэ чинь 100 маань 21 дугаар зуун болчиход байдаг. Одоо энэ 100 маань одоо техникийн иргэн болцсон байдаг тийм. Тэгэхээр монголчууд маххур хоёроор хаа явах уу гэдэг шиг бас дан ятгатаа яваад авах биш. Бас нийгэмтэйгээ цуг явах хэрэгтэй болж байна л да. Тийм учраас энэ уран бүтээлийг бол бид нэр маш их нухацтай хийж байгаа. Ягаад гэвэл энэ нухацтай хийх үйл ажиллагааг бол манай энэ тоглолтын маань ерөнхий продюсер Монгол Улсын авьяач шин самбарын жавхлан маань ажиллаж байгаа. За. Тийм учраас битрийн тэр CD-ний ажил бол CD бол одоо яг бид тэр чинь анх Монгол бие даасан пянз гаргасан юм байна. Тэрийг одоо анхны пянз. Одоо бид тэр яг бие даасан дуучтаас яг зөв бие даасан дуучтаас. Тий, яг зөв ер нь бол одоо тэр үеийн дуучтаас пянз хийсэн хүмүүс бие л дээ. Гэтэ нөгөө нэг одоо жишээ нь 3 дуучны дууг нэг дор хийх ч юм уу тийм пянзнууд гарч ирсэн. Зүгээр яг бие даагаад яг хос дуучныхаа хувьд бол яг Вандан Дулмсрын гэсэн анхны пянзыг гаргаж ирсэн юм. Тэрийг ч одоо өөрөөсөө баг мэдгүй. Сая жавхлан маань олж байгаа 1983. Тэгээ тэн дээр пянз гаргыг хийж санал тавиад. Ямар гоё. Тэгээ нэг алтан пянзаа гаргахад нөө Орос руу үйлдвэрлэлүүд ярьсан чинь үйлдвэр маань хаагчихжээ. Тэгээд одоо CD болгоод тэгээд энэ гол CD гэдэг чинь ягаад гэвэл бас тэр уран бүтээлчдийн дуучдын хамгийн шилдэг юмуд байх хэрэгтэй юм байна. Тэгжээж алдуулах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ CD-нд маань бол ерөөсөө 108-ын эрхийг бодож цаг 8 минутын ийм дуу 25 дуутай. 25 дуутай. Ийм CD одоо гарцсан одоо хэвлэлд явуулж байна. Энийхээ чанараар энэ уран бүтээл маань одоо их гоё ард түмний үзэх дуртай өсөн хүлээсэн уран бүтээл болно. Ийм уран бүтээл тоглогдно л гээд ингээд зориод тоглоно ямар ч одоо хоттой 2-3 сар болж байна уран бүтээлээ хийгээд шинэ одоо бас нэг 2 дуу. Юу нь одоо энд суурин байна уу тийм ээ? Суурин байна. Одоо нэг 2 дууны клипэнд орох гэж байна. Тэгээд бас нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Тийм 1-р сарын 22-нд Монгол Бүхий өргөнд 19 цагаас тоглох. Цагаа авчаад байгаа. Хөдөлмөрлөд явж ин даахагч хоёр нь 2014 оны дүгнээд ярил. За мэдээж одоо алтан пянзаа гаргах гэж байна. Сая бол хэсэг зах цухаас нь бол ярьлаа тийм ээ. Тэгвэл яг 2014 оны хувьд Вандан Дулмсрын гэдэг хүмүүсийн хувьд болоод уран бүтээл амьдралын хувьд дүгнээд ярил хоёрын сайхан байлаа. Сайхан байлгүй. Бид тэр одоо уран бүтээлийн ол зомогтой ард түмэнд одоо уран бүтээлийн тоглолтыг бас одоо аймагуудаар явж хийлээ. За тэгээд шинэ уран бүтээлүүд одоо удахгүй би яг ярих гэжсэн мартсан байна. Би тэр миний хоёр ээж гэдэг дуу 1980 тий 80 хэд онд үлээ 85 онд одоо миний хоёр ээж гэдэг дуу яг ард түмний хүртэл болсон. Хүмүүс одоо ч гэсэн миний хоёр ээж дуулаач гэдэг ялангуяа Мартин амнаар бол. Тэгэхээр энэ
миний хоёр ээж гэдэг дууны маань одоо миний хоёр аав гэдэг дуу одоо энэ уран бүтээлд шинээр мэдлж 25 дотроо 20 зүгээр одоо тоглолтод маань тоглолтод маань одоо шинэ уран бүтээл болж миний хоёр аав гэдэг ийм дуу одоо шинээр бас бид төрөн гарах гэж байна. Хансгцээ дууны маань одоо 38 дахь жил дээр билүү. Ижил заяа дуу маань мэдлсэн. Тэрэн шиг одоо миний хоёр ээжийн маань одоо 85 он гэхээр одоо өнөөдөр хэдэн жил болж байна. Мэдлэж байна. Тэгээд 14 оны хувьд бол битэрийн хувьд бол маш их уран бүтээлийн ол зомогтой одоо амьдралын хувьд ч маш сайхан одоо уран бүтээл одоо хийхээс өшөө одоо уран бүтээлч юм гэдэг чинь уран бүтээлээр баян байвал өөрөөсөө баян явна, аз жаргалтай сайхан явна. Тэгээд 15 он дөнгөж гараад 1 сарын 22-нд бас тоглолтоо хийх гэж байгаа учраас 2015 он бол битэрийн хувьд бас л одоо ол зомог ихтэй одоо сайхан тоглолтоор эхэлж байна. Тэгээд танаа сайхан энэ шин дэлхий гэдэг одоо энэ бас ийм агуу нэртэй одоо ийм сайхан телевизийн ярилцлагаар бас орж байгаа учраас би бас их бэлэгшээж байна. Тийм учраас одоо 15 он ч одоо маш их уран бүтээлээр дүүрэн байх байхаа. Та бүхний уран бүтээлч гэсэн бас ундрах байх гэж бодож байна. Баярлалаа. Ерөөл батгаш болтгоо. 77 оноос хойш уран бүтээл төрөөд ер нь хичнээн одоо ингээд ер нь бол ингээд хүмүүс чинь нэг авсан шагнал магналаа тийм ээ. Ингээд тоолж барьдгүй мэрдгүй ярьдэн ш тийм ээ. Тэгвэл хоёр нь уран бүтээлээ ер нь ингээд багцааж бодоход ер нь хичнээн уран бүтээл төрүүлсэн байдаг болоо. Дуугаар ярьж байна. Дуугаар зөвхөн дуугаар. Бид нэг тооцсон одоос 7-8 жилийн өмнө. Нэг 362 дуу болгосон юм. Яа. Одоо дуусан ганцаараа дуулна, би ганцаараа дуулна, хоёулаа дуулсан ингээд нийлээд ингээд 362 дуу болж байсан. Тэрнээс ижил зэвэн нэгсэн 63 болсон. Тавилан нэмэгдсэн 64 босоод 65 6 болчихж байгаа юм шиг байна шүү. Тэгээ хоёр аав нь нэмэгдэн. Тэгээ хоёр аав минь. Энэ хоёр аав гэдгийг би харин томсрын жоохон дотоогоо ярьчлаа. Тэр яг бид тэр нэг аль самун дэмдээ тоглож ирсэн. Одоо бид нар сая нөгөө нэвтрүүлэг хийх гээд ингээд бид нар чинь өчнөө загтал байдаг байхгүй юу? За. Захианууд одоо нэвтрүүлэгт ингээд яах гээд ингээд захианууд үжижсэн дотроос нь ийм дууны үг гарч ирсэн байхгүй юу? Тэгээ та хоёрын энэ миний хоёр ээж гэдэг дууг би их маш их сонслоо. Гоё дуу байна. Та хоёрын тоглолтыг 6 тавтаага үзэж байна. Тэгээ энэ загтлыг бичиж байна та бүхэн. Миний хоёр ээжийг чинь хариу болгож миний хоёр аав гэж дууг та бүхэнд хадгалуулав. Энэгээр та бүхэн уран бүтээлэрээ гэдэг ямар хүн байсан юм бэ? Шүлгийн явуулсан. Шүлгийн 85 онд тэгээ тэр миний хоёр ээж гараад тэр загтал явуулсан юм байл. Тэгээ тэрийг бид хоёр одоо тухайн үед яг залуу байж тэгэл зөндөл уран бүтээл орж ирэн те тэгээд ингээд нөгөө загталтайгаа хамт ингээд ингэсэн. Тэгээд юу задлаагүй юм. Задлаагүй 85 оноос хойш. Сая задлаад үзсэл байгаа л да мэдээж тэр чинь хүнээс захиаж задлаж үзчихэл таараа. Гэхдээ тэр тухайн үед нөгөө уран бүтээл энэ төр хийгээд яасан юм уу одоо анзаараагүй юм уу. Тэгэл ингээд загтлуудаа үзчихсэн чинь нэг загтал дотроос ерөөсөө шууд тэр миний хоёр аав гэдэг дууны үг гарч ирж байгаа. Та хоёр тийм миний хоёр аав гэдэг дууны үг явууллаа гэдэг. Тэгээд тэрүүгээрээ би тэр өнөөдөр миний хоёр аав гэдэг дуу гэдэг ингээд сонирн байгаа тий. Одоо бүгдээ сайхан уран бүтээлийн тухай ярьлаа. Уран бүтээлийн гараа болоод одоо ингээд өшөө өргөжин дэвжиж байна 300 200 за тэгээд уран бүтээл одоо мөн дахиад шинээр хийж байгаа уран бүтээлээс ярьлаа. Одоо амьдралын талаар яриа л тийм ээ. Гэр бүл хайр дурлалын талаар яриа. За сэргээс ирлээ гэж. Одоо болоогүй юу. За вандаа сэргээс ирлээ. Гэхдээ яг бидний амьдралаар сэрэгт явахаас өмнө та мэддэг байсан. Яг зүсэл тань л да. Зүсэл таньдаг байсан гэж шүү. За. Ерөөсөө бидний амьдралаар ярилт байхгүй, телевизээр ярилт байхгүйгээр тэр ижил зээг гэлээ үзсгэл ойлгомжтой юм байна. Зэрэгээс ирж байгаа тэр сууж байгаа анхны өвгөд гарч байгаа анхны шагнал авч байгаа тэр. Тэгэл яг бид нар чинь одоо залуучууд телевизээр үзэж байдаг. Одоо ажил нэг гарах газар нэг учраас захиа санаа гэж гүйсэнгүй. Одоо нөгөө зарим усууч тэр үе усууч ярихлаар үнэн ч юм хотлаач юм уу цагаан цаасаар бий болгож цас дуулаар ямар юм бэ? Бид тэр тийм байгаагүй. Зүгээр уран бүтээлээр л нийсэн мэт. Тэгэл үдий зэрэг. Би ч тэр үед чинь театр гэж байгаагүй шүү дээ. Соёлын ордон. 70 онд чинь соёлын ордон гэж байсан. Төв аймгийн соёлын ордонд би чинь 74 онд ороод тэгээ ванд маань 1976 он цэргээс хадагч ирэл. Тэгэл би тэр чинь танилцаад тэгэл ер нь л одоо энэ урлагийн л одоо юу гарал ер нь тэгээд би бинэ олж авсан гэж хэлж болно доо ер нь. Тий. Ер нь хүмүүс мэдэх учраас нэг тодорхой ярих хэрэггүй. Та
тодорхой яриад. Зөвхөн бидний хүмүүсд мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас сонирн байх болов гэдэг үднээс бол энэ асуудлыг асууж байгаа юм л та. Гэхдээ ягаад одоо аав чамрус яг тэргээс аав чамрус асуучихгүй. Таяанда тэгээд халагдаж ирээд битэр чинь тэгээд би юмнаа өнөөдөр ажилтаа юм чинь би хөгжим чинь мандан дуу чинь тэгээд 77 онд 77 оны 4 сард лөө 5 сард лөө энэ Доронтын чиглэлд манайхан баригад ирсэн. 3 сард ч үлээ. Тэгээд ер нь тэр баригадаас ирэхдээ тэр тоглолтоос ирэхдээ одоо чандаамтай уцсмал нэг болсон байсан. Тэгээд танилцсан. Чандаамтай уц нэг болсон байсан. Тэр үчиг аргагүй л дээ. Түүгээд тустай. Нэг болсон байсан гэдэг ч одоо тэгээд ойлгомжтой гэсэн. Тэр мэдээж хэрэг нэг чандаамтай явсан байна. Тэр чинь автобустай 53-тай ингээд 60 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй тийм жүжигтэй концерттай гэдэг тэгээд явж байгаа юм чинь тэгээд тэр үеийн залуучуудын жишгээр одоо тэгээд танилцаад өдий зэрэг одоо өдий хүртэл амьдарч байна да. Ер нь телевизээр тэгээд заавал яриулах гэж одооны залуучууд өөр юм ярих байх л да. Би ингээд хэдэн сарын телевизээр хайртай гэж би мэйл хийсэн гэж ярих. Тэр үе чинь бол яг захиа бичдэг үеэсэн. Гэхдээ бид тэр нэг дор болохоор одоо захиа бичээгүй. Тий, захиа бичээгүй. Тэгээд сэтгэлээрээ л нийцсэн. Чамдаа нэг удаад ирсэн гэж бас гоё байсан. Хоёр чамдаанд явсан. Ирэхдээ нэг чамдаанд ирсэн. Хоёр өөр хувцастад явна шүү дээ. Тэгээд ирэхдээ нэг чамдаанд хувцсан. Тэр үе чандаан байсан ч юм уу, митлээ над чандаан байсан ч юм уу гэж. Тэр үе гоцсон шууд адил хувцас хийдэг байсан шүү дээ. Нэрээ. Тэгээд нэг 53 зин дээр хайчих шин. 53 дээр тэгээд өрстэй зээл өмсөөл. Тэгээд 53 3 сард үдчих бас л да. Эсвэл хүйтэй үе. Хүйтэй үе шүү дээ. Цаас мустай. Тэр үе чинь одоо тайлхын 3 сард чинь дулаардаг үе шүү. Клубтнаа чинь хүйтэй. Буудлын хүйтэй. Дандаа галлаа шүү. Дандаа галлаа шүү. Паар гэж байх. Тэр гоё хувцас өмсгэж арга байхгүй. Цагаан хувцас нэг өдөр өмслөө бол тэгээд маргааш нь бол дуусаа. Өстэй сэгсүр. Мод нүүрс үнэртэй л явж шүү дээ. Тэр үнэртэй болсон тэр үе чинь одоо бидний үе чинь их гоё үнэртэй бас хамгийн гоё ус чинь одоо 10 төгрөгийн шифер гэж бас байлаа. За. Орсын. Харагчи орсогч байсан юм да. Тэрнийг дүрхэн шүү дээ. Тэр хичнээн дүргээд яагаад. Эндээс нүүрс үнэртэн мод нүүртэн тэгэл мод нүүрс шифер 3 үнэртэй явж байна. Гэхдээ нэгэн бодлын би бол өнөөдөр тэр яг тухайн үедээ ингээд нөгөө бас залуу байсан болохоор тэгээд дандаа ингээд тэр чинь 45 хоног 50 хоног 60 хоног энэ төр баригад явдаг байлаа шүү дээ тоглолтоор бид нар чинь тэгээд явахаар бид нар чинь залуучууд болохоор ингээд автобусны хамгийн ард суун тэр үед чинь бол яг ингээд утаа өнөртэй явж байсан ч гэсэн одоо гал гэдэг юм чинь бол өнөөдөр бас тий одоо энэ янз янзын юугаар бас яригдчихэж шүү дээ хүн монгол хүн галдаа ойрхон галаа түлээ тэр одоо жинхэнэ энэ юуны нүүрсний одоо энэ бохир юм утаа биш тэр аргалын утаа тэр хөрзөнгийн утаа тий модны утаа тэр чинь бол бас хүний биеийн эрүүл мэндэд маш сайн байдаг юм байна. Тий тухайн үед бид нар бас ингээд галаараа одоо төөнөөл галдаа дулаац чинь тэгээд монгол хүн юм чинь нэг бүтэн өдөртөө бараг тэгээд даахгүйгээр явдаг тийм сайхан байна. Одоо өнөөдөр бол ингээд пар унтрлаа гэхэд бид нар ямар ч гал байхгүй. Тэгэхээр бас би их сайхан байсан болов уу гэж бас бодож шин. За баярлалаа. Шинэ телевизийн одоо үдс ток шоу нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Өнөөдрийн хосоор бол 20 дугаар зууны мандаа хос дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Вандан Дулумсарнаар оролцож байна үзэгчтэй. Нэвтрүүлгийг дэмжигч Элеганс салон танд гоо сайхныг бэлгэлье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тамир Holiday Center таны тав тухыг эрхэмлэнэ. Одоо бүгдээ хамгийн сүүлийн сэдв рүү орж байна л да. Шинэ жил. Ер нь хэдэн оноос ер нь шинэ жил хамгийн анх шинэ жилийн тоглолтод орж байсан тийм ээ. Шинэ жилийн тоглолт гэдгээс эхлэх үү. За одоо шинэ жил гэж ярихаар өвгнээс асаад эхэлж орж ийлээ л да бидний чинь төвөгднөөс нь бас тоглолтод орох үед бол бид чинь 79 оноос эхэлсэн. За.
шинэ жил ихлээр нэг тийм санаанд орж байна гэдэг чинь. Манайх нэг машины гараж шиг байдаг байлаа. Манай гадаач. За. Ингээд зэглээ зогсчдаг ингээд. Тэр үе чинь 24 хамгийн дээдлийн том тэргүүд сайдын тэрэг нь бол 24. Тэгэл 60-аас явна шүү дээ. Яг нь шинэ жилдээ урж байгаа. 20-оос хойш л үе шүү дээ нөгөөдөл чинь. Зарим өдөр чинь 20-60-аас зэгсдэг байлаа шүү дээ. Аа. Тэгэл ингээд яхад нэг гад шүү дээ. Тийм шүү дээ. Нэг ороо. Тэгэл ингээд ороод явна шүү дээ. Одоо өөр арга байхгүй. Ягаад гэвэл тэр чинь тэр үе чинь хувийн тоглолт одоо бол баяжсан л да. Тэр үе чинь бол хувийн тоглолт баяжсан. Тийм. Тэр хувийн тоглолт мол гэж байхгүй шүү дээ. Яг хоёр хүүхэд мөн жижиг хийж хоёр хүүхэд мөн харин нэг бэлэг цоглоод нэг авдраар бэлэгтэй ирэндээ. За. Битэр төг нь хоёр хүүхэд мөн өгнө. Тэгэл ингээд 60-аас ингээд жагсаад эхлээд ингээд соёлын ордны дараа төвдөг юм байсан манай. Тэр хүмүүс виз авдаг байхгүй юу? За. Зөвшөөрөл авна. Тэгэхгүй л явахгүй шүү дээ тэр чинь. Заавал тэндээс зөвшөөрөл авах. Тийм, соёлын ордны дараагаас зөвшөөрөл авна шүү дээ. ажиллаж байгаа. Тэгээ нөгөө хүн зөвшөөрөл өгөөд эхний очрод одоо үдээ аж ахуйн яам авч явахаар болсон шүү. Үдээ аж ахуйн яамны санаасаа бүр дараа гаргаж өгч тийм ээ. Ингээд шууд гаргаж өгч шүү дээ. Машууд гаргаж өг. Тэгэл ингээд жагсан шүү дээ. Тэгэл гараад ирсэн заримдаа тэр залууч байж та одоо өнгөрөөч байсан юм. Манайх ч юм 13 дугаар бац шиг байх шиг гэсэн. Яг нөгөө нэг соёлын ордны дараагаас зөвшөөрөл авна. Тэгээд ингээд страт авна. Тэгээд ингээд дараалал ингээд авдаг учраас тим их олон нэг дор цуглан тэр үст чинь тэгэл 60 соёлын ордны байр гэдэг намхан цагаан байсан байх л да тэр чинь. Тэгээд ингээд тойроо зогссон машинууд. За. Тэгээ одоогор бол одоо бензин тас багц үедээ нэг өөрсдөө бензиний коллектор очилдог шүү дээ. Яг тийм л гэж. Тэнгүүч нь явгалаа тэгээд 2 цагаас ч юм уу тэр ер нь голцсон тэр ажлын цагаар шинэ жил хийнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тий. За их үсрээд 4 цагаас эхэлнэ шүү дээ. Хамгийн наадлын цаг. Тэгэл эхний машин долоосрын суун ятгатайгаа тулгаатай ч юм уу том хөвгтэйгээ ч юм уу yoo хоёр хөвгтэй ч хоёр авчих хол өргөө. Би нэг ятгатай зарим тэгээд тэр чинь албан газрын өсгч байхгүй шүү дээ. Би тэр нэг каноны ломо гэдэг өсгч байсан юм. Тэрнийг нэг каноны нэг хоёр хавсардаг одоо болдомог л да тэр. Тэр хоёр диффузертэй. 2 микрофонтой тэгээд нэг машинд нэг өсгч, нэг машин, нэг диффузер, нэг машин, нэг ятга, нэг машин, дулуусар, нэг машин банд ингээд явдаг байхгүй. Зайцтай бол явна. Хамгийн түрүүгээр л ороод ингээд ороод яваад байна шүү дээ. Тэгээд зарим нь болохоор нэг би эхэлж аваач нэг гэдэг. Тийм. Заримдаа ч нөгөө газар нь болох гэдэг. Одоо эргээд бодоход бас сайхан байж байна. Шинэ жил цаг наргүй явдаг байсан шүү дээ. Адрес шоуш одоо тэгээд ер нь тасралтсангүй л дээ бид одоо ч явж илээ л да. Одоо ч өнөөдөр ч гэсэн бид тэр бас шинэ жилийн урилгатай байна. Ороод долоогоос гэсэн, таваас гэсэн, өлөөдрөөс гэсэн. Ер нь яг шинэ жил гэдэг бол хүн болгонд үе би бол ондраалын хууц гэж ярина. Залууч бай, хөгшинч бай тэр ард түмэн хүн байгаль дэлхийд шинэ жил гэдэг маань тэг бид нар тийм аз жаргал бэлгэлдэг учраас хүн болгоны сэтгэлд энэ бол үлдээстэй. Үеийн үед одоо 70 80 ч өнгөрсөн шинэ жил болж байгаа чинь тийм байчүүдээ хөөгээд бид нарыг жоохон хүүхэд байхаас чинь ер нь шинэ жилийг хийхдээ тэгээд нөгөө цаас хайчлаа тий. Цаасаар гинчин ингээд гинчин одоо бол ийм саама байхгүй шүү дээ тэр үед. Тэгэл юу цагаан цаасан дээр юу харамтан будгаар одоо гой дүрс мөрс хийгээд ингээд цаас ягаад бөмбөлөг хийгээд тэгэл утсунжуулж жагаад ингээд хөвөнгөөр ингээд бөмбөлөг хийгээд ингээд тэр цагаас л тэгээд яста шинэ жилийн бэлэг гээд тэр цагаас л өнөөдрийг хүртэл одоо тэгээд шинэ жилд дуулж явна ах хичээн тий ер нь шинэ жил цагаан сар тэгээд одоо олон улсын эмэгтэйчүүдийн баяр гэдэг байлаа одоо Мартин 8 ингээд ер нь л бол баяр болгонд бас тэр аяатайгаа өргөдөг. Та хоёрын маань хувьд гэр бүлийнхэн хувьд хизээч мартагдгааргүй хамгийн сайхан тэмдэглэж ирсэн шинэ жилийнхаа тухай хуваалцал. За тэр шинэ жил бол сайхан байлаа энэ ч бидний үед ч бас нэг гавшгайчдын баяр гэдэг шинэ жил чинь тийм болцсон байхгүй юу? Нэг хэсэг гавшгайчдын тий 5 дугаар 5 жилийн гавшгайчдын баярыг гэж дэв тэмдэглэдэг болсон юм. Шинэ жил гэхээ болоод нэг хэсэг тийм болсон. Бид чинь 5 6 7 8 9-р 5 жилийн гавшгайчуд гэдэг. Тэгээ 9-оос хойш болцсон байгаа чинь. 8-аас болов 9-оос 9-оос. Тийм 8 жил юус. Тэр анхны 5 дугаар 5 жилийн гавшгайч гэдэг нь одоо бид чинь 70 8 оны ялдад авсан юм уу?
5 жилийн гашгай шийдний тэмдэг өгдөг байхгүй. 5 жилийн гавшгай чинь нөгөө 5 жил одоо ажлынх нь үр дүнгээр шалгаруулдаг. Одооны үр дүнгийн гэрээ гэдэг юм шиг байгаа. Тэгэл одоо төлөвлөгөөг нь одоо за Вандан Улансар хоёр ингээд одоо явж төдөн төгрөгийн орлого оруулнаа, 1000 төгрөгийн орлого оруулнаа шиг юм уу. Тэр үед чинь нэг төгрөгөөр 50 мөнгөөр тоглодог байсан. Тэгээд одоо 1000 төгрөгийн орлого оруулах чинь маш их орлого шүү дээ. Одоо өнөөдрийн хаяшаар бол одоо хэд юм бэ? 10 сая юм уу, 100 сая юм хэд? 100 сая бохоо. Тэгээд ингээд за Вандан Улансар гэж хүн болгон төлөвлөгөө аав. Тэгээд төлөвлөгөөгөө одоо даваад одоо тэр үед л одоо эргээд бодоход одоо 150% давуулан биелүүлж энэ төргээд битэрийг 200% давуулан биелүүлж тийм юунууд байдаг. Тэр одоогор бол цөм хийдэг байсан биш үү? Цөм хийдэг. Тэр үчи яагаад хөдөрнөд юу яадаг байхгүй. Одоос 5 жилийн үзүүлэлтээр 5 жилийн авшгайчийг өгдөг. Тий. Оо за 5 жил одоо ажиллаад ажлын үзүүлэлт 5 жилд одоо 100 төгрөг хийх хэрэгтэй бол 5 жил хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгтэл бид тэр чинь төлөвөө 300-400% биелдэг байхгүй юу? Аргагүй шүү дээ чинь. Театрын төлөвлөгөө чинь 340 мянга байсан машин. Бид тэр нэг ганц сар хаг сар яваал болоод ирсэн. Тэгдээ чинь бид чинь 5 жилийн гавшгайч бол бид тэр яагаачгүй байсан байхгүй тийм. Яг нөө дөрмөндөө бол. Гэтэл бид тэр чинь 5 жилийн 2 жил багтаа. 2 жил багтаач байгаа юм чинь. Тэгээд бид тэр чинь анхныхаа 5 жилийн гавшгайчийг авч баярлж ирсэн. Тэр шагналын анхны шагнал бас их том шагнал шиг санагдаж байна. Аргагүй шүү дээ холбогдолтой тийм ээ. Тэр чинь биднээс өмнө одоо 20-30 жил ажилласан Ахмад уран бүтээлчтэй тэд нар аваагүй хот бид тэр чинь автсан юм чинь одоо яах юм. Баярлахаас яадаг. Тэгээд зарим ч атарах. Тэр гавшгайчийн гавшгайчдын шинэ жил гэж хийдэг. Тэр нь 12 сарын 31-нд хийдэг. Тэр л одоогийнхаар бол одоо энэ том юу шинэ жил хийдэг шүү дээ. Тэр төв яадаг юм да одоо тийм л юм яадаг гэсэн. Тэр чинь сүлд модны надад шиг тийм ээ. Тэр харшигэн тэр гэдэг. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлэг хүрэлцэн ирээд өөрсдийнхөө уран бүтээл, ажил, амьдралын тухаас элен далангуй ярьж өнөөдрийн нэгэн үчиг монголчуудаа хамт үдэн мөрөөж яваад маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр манай шинэтгэл телевизтэй хамтран ажиллаж байгаа Тамир төвөөс та хоёртоос бяцхан бэлгийг гардуулж өгөөрэй гэсэн юм аа. Ингээд та хоёртоос бэлгийг гардуулъя. Энэ Тамир төвдөө нь бол 5 дахь баасан бэм гаригуудад бол каберин шоу болдог байгаа. Тэгээ энэ каберин шоуг та хоёр манаас нэг үчиг хүрэлцэн ирж үзэж сонирхоорой. Бас энэ Тамир төвд хүрчээд бас альчаараа тайлж хоёулаа хамтдаа каберин шоуг тухлан сууж үзээрэй гэж та хоёроос хүсэж байгаа. Тэгэхээр энэхүү урилгыг та хоёртаа гардуулж байна. За баярлалаа. За баярлалаа. Мөн Тамир төвийн хамт олноос та хоёртай каракет дуулах эрхийн бичгийг бас гардуулаарай гэсэн байгаа. За баярлалаа. За баярлалаа. Тамир төвөр саатан морилоорой. За баярлалаа. Телевиз одтой өдөрч ток шоу нэвтрүүлгийн өнөөдрийн хост зочноор Монгол Улсын гавьяа жүжигчин Вандан Улансар нар зочлоо. Шинэ дэлхийн телевизийг үзэж байгаа Монголынхаа нийт ард түмэнд гарч байгаа 15 он буюу монголчуудын ярьдгаар хонин жилдээ ажлын их амжилт амьдралын хамгийн сайн сайхан аз жаргалыг өсөн өрөөж энэ хөг симпосийг бодуулъя. Шинэн шинэ жилийн баярын мэдрэг. За ингээ та бүхэн ч гэсэн ажлын их амжилт 15 онд улам их олон нэвтрүүлэг хийж уран бүтээл хийж ард түмэн Монголынхаа үзэгчдийн чихийг баясгаж, үдийг баясгаж яваарай гэж та шинэ дэлхийн
телевизийн хамт олонд өрөөж байна. За баяр хоёроо баярлалаа. Монгол зөвхөн өмнөөс амжилт хүсье. За. Тэгээ олон жил уран бүтээлд төрүүлж Монгол түмнээ баясгаж яваарай минь. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг дэмжигч Элеганс салон танд гол сайхныг бэлгэлье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тамир Holiday Center таны 5 дахь ухыг эрхэмлэнэ.